лус авдаг нь хорлоод байгаа мó одоо яг юу н тэр хүмүүсийн одоо тэр юунд амьдралд нөлөөл муугар нөлөөлч шүү. Яг. Тийм ээ. Яг үнэ. Бэрдэг гэдэг нь нөө одоо газрын дахих гэж хэлж байгаа үстэй. Шарлийн очид дахих гэж ярихгүй байгаа үстэй. Ялгаа нь энэ аахгүй. Ерөөсө эцгийн газар 10 жил очиж болдгоо гэдээ бидний бүр багаас чихэнд бүр ингээд суулгаад өгцөн байсан. Тэгсэн одоо хүмүүс дураараа ч юм уу 7 болдог гин 7 жил болдог гин 5 жил болдог гинэ гэсэн. Одоо бүр 3 руу орж ах шиг байна. Энэ зэдийг одоо ингээ нөгөө бас нэг юм аваад нэг хүчргөө одоо бид нэр тэр авах юм л да би өхөн биендээ өгөх юм тийм ингээл тий энэ зэдийг ингээд нөгөө зайлуулсан оролцсон бүх хүмүүстэй тарааж байгаа төгжрлээр нэг 2 хүн бүтэн өдөржингөө яваад оролцсон ба араас нь ингээд нөгөө зэд өгөөл зэд өгөх гэсэн ингээд зураг ерөөсөө чухал биш байсан баг. Зургаар нэг юм далдлаад манайхан нөөж хийжсэн баг. Тэгэхээр зургийн ард дунд орол юм уу тэр талигач 40 соног 100 өргөх бурхны тавьсан байна. Тэгээд явчихна. За эхлэх үү. За мөнхийн сэдвэр цуврал подкаст дараагийнхаа зочинтой уулзах гад гандан дээр ирсэн байна. Тэгээд Төв гандангийн дотор байдаг нэг ийм шар хэрмэн гашаатай энэ гашаан дотор чи ийм Монгол гэр байдаг гэж би ерөөсөө анзаарч байгаа хүн байна. Би ч нэг анзаарч байгаа хүн байна. Хайхгүй энэ ингээд нэг дугныг харчаад засвартай байна гэж тойроод өгөх байсан чинь их гэр гэдэг. Тий. За тэгээд хаших дээр өнөөдөр ер нь энэ хойдын буйны талаар ойлгож мэддгүй юм а яг ингээд одоо буддийн шний онол ёсоор гэдэг юм уу сургаал номлолоор ихэнх маань ингээд оршуулгын зан үйлээ хийж байна. Тэгэхээр тэр оршуулгын зан үйлд бид нар ихэнх нь мэдэхгүй байна. Тэгэх ёстой л гэдэг дагаад байна тий. Тэгэхээр тэр мэдэхгүй байгаа зүйлсээ мэдэж авъя гэдэг зорилгоор за Төв гандан дээр ирсэн байгаа. Тэгээд ганданагчлын эдийн Чомбол татсангийн гівш Төвдөн цэрэн гэж хүнтэй уулзж байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Завгүй өдөө явах гэжсэн. Тэгээ явхаас өмнө та нэг ийм яриа өгөөч гэдэг урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Өдөө явна гээл акадгаа бензин тосон дээрээ яах нь гэж. Одоо нэг хаасаагүй нэг лам харгуул бензин тосон дээрээ. Тэгж байна. Тий би мэднэ л дээ ханаа нэг. Харин хоёр ч яриад байсан чинь сая уулзж байсан бол таа. Тий уулзж байсан. Яг тэгээд яг тэр нэг юуны бүний ажил дээр тийм ээ. Танаа найз. Аарлцсан. Миний найз юм бүний ажил. За. Бид нэг юм гэдэг талигаа чинь нэр хасар гэж хэлэнгүүт намайг хэлж байгаа юм байна гэж. Тий. Айгу гүн сэтгэл төрсөн. Яагаад гүн сэтгэл төрсөн гэх юм бол би өмнө яг тэгээд ер нь ямар нэгэн юм зан үеийн юм дээр лам бол зүгээр номоо уншаад яваад өгдөг шүү дээ. Хүнд ханддаггүй шүү дээ. Тэр очисон хүмүүст бол тийм ээ гашуудж байгаа хүмүүст нэг ханддаггүй. Миний ойлголтоор бол ер нь тэр одоо бурхан болооч гэж ярьж болдгоо ингээ үсттэй. Бас нэг тийм юм байна уу. Одоо нас орсон хүний нэг өөд болооч нийл одоо нэг төлөө юм хийгээд байгаа гэсэн ойлголт байгаа шүү дээ. Тэгтэл би яг тэр нөө юм дээр ирээд одоо яг тэр нэг удирдах байгаа лам хүн яг гашуудж байгаа хүмүүст хандаж ингээд үг хэлсэн надад айгүй гоё юмсан. Айгүй тийм тайвширлын үг, ухаарлын үг хайрлсан. Тэгээд би зүгээр анхных асуултыг би асуумаар байгаа хгүй. Ер нь оршуулах ёсон тийм ээ. Буддийн юунд үлдсэн хүмүүс зориулж тэр оршуулгын ёс ер нь хийгдэж гин гэж ойлгох уу? Эсвэл яг тэр одсон хүн зориулж хийгдэж байгаа зан үйл үү? Ер нь бол орших гэдэг тий оршуулах гэдэг бид нар эцсийн замд нь үдэгч гэдэг юм уу? Тий. Тэр нь тухайн одоо та бидний дунд байсан нэг талигаа чи гэр бүлийн дунд байсан тэр хүн ингээд өгөө болцсон, өөд болчоор тэр хүнийг одоо ямар нэгэн хэлбэрт одоо байгальд нь шингээх асуудал шилжүүлж. Тэгээд тэрийг одоо эцсийн замдуудаа чалигааж байгаа нь тэдний харж дассан таньдаг байсан тэр дүр төрхийг амьгүй болцсон буюу энгийнээр хэлбэл одоо тайлаа тавьсан хувцс шиг. Гэтэ тэрийг ингээ хажуудаа байлгаад байж болохгүй болчиход. Тэгээд тэрийг одоо өөр газар одоо шилжүүл залж байгаа. Гэх юм уу? Байгальдаа шингээж байгаа.
гал уус шороо тэгээд адгуус амтэн гээд ингээ хідэн хэлбэрч хилжүүлж л байна л да. Гал тайлахаар чинь сүр болгоод одоо байгальд нь шингээж тий. Одоо сүр буюу нөгөө амтэн үнэр идэжтэнгүүд хоололчихж байгаа. Өөр нь. Тэгээд газар шороонд ил тавихаар одоо шувуу чон одоо болоод яг тэнгэрийн амтэн шувуун дээр тэгээд тас дуудаад байгаа шүү дээ. Тэр чинь тасын дуудлага. Тэгээд усанд модонд гэдэг хоёр хэлбэр нь арай Монголд нэх байхгүй юм шиг л. Тийм баг. Та нар сонссон бол бас тийм модон дунд ингээд хүн оруулаад оршуулсан тийм олдчихсэн шүү дээ. Манагаас ч олдож ирсэн. Модон дунд ингээд модыг ингээд ангаалгаад хүнээ хийгээд буцаагаад ингэсэн. Тийм шаардлууд олдож ирсэн. Эсвэл одоо тэр Оросын хойшоо тэр Якут энэ төрлөө тайгаад ингээд тий. Тэ? Модон завс. Модон дээр ингээд юу наар засаад. Тийм. Хоёр модны завсар наар засаад тэгээд шарилаа тавьчихсан. Энийг модонд оршуулах гэж байна. Тийм. Усанд гэдэг нь болохоор одоо Содуура гэдэг кинонд ч нөгөө модонд ингээд шиддэг энэ төр чи бас орох бах модно гэдэг. Тех бах. Тэгээд нөгөө усанд гэдэг нь болохоор манай дүр байхгүй. Тийм. Одоо далайн орондоо болохоор ингээд ус руу оршуулдаг. Усны амт ингээд идээд дуусгадаг. Тэгээ эндээс юу харагдаж ирэхээр ерөөсөө талигачиг байгальд нь задлж байгаа. Задлж өгч байгаа. Тэгээд энэ л үүлийг хэлж байгаа. Ерөөсөө тэр хүндэтгэлтэй цаг зүг цээр энэ тийм хааж өгөөд талигачд няринд бол үлдгэсдийн асуудал болчиход байгаа. Тэр өдөр хийгдэж байгаа ажил зан үйлүүд ер нь талигачд наалдах их бага юм шиг байна. Тэр одоо ямар гоё авсанд хийсэн байна уу? Ямар мундаг сүртэй хөшөө чулуу тэгээ зандан модон авсанд алтаар бөгжлөөд хийсэн ч байсан талигач тэндээс нэг ч юм авахгүй гэж байгаа. Нэг ч юм наалт сүнсэнд нөлөөлөх юм байхгүй. Тэгээ харин тэр нэг номын хүнжил ингээс ивж байгаа ингээ духан мохын тэнд нэг тарин тавиад байна да. Тэр таринууд энэ төр бол тэр харин талигачийн үлдээсэн бие цогцоор дамжуулаад цаад сүнсэнд нөлөөлнө гэсэн байна. Тийм. Тэгээд тэгэхээр энэ тэр нөгөө талигаач айл зүг рүү айлг нь хаашаа хідэн цагт хөдлөх үү хин гар хөрхөвч гэдэг юм уу дандаа үлдгэстэй асуудал. Тий. Тэгээд үлдгэстэй асуудал дотор яг хүмүүс бол айлах гоё хийх гэж сайхан хийх гэж ингээд тэр материаллык тал тэр үйл рүү хандаад гоё байлгах гал те. Ингээд гоё орших гол бунхлах гал. Тэгээд хамаг одоо анхаарал тийшээ хандаад талигаач өөрөө тэндээ дотроос гараад төрөл одоо өөр төрөл рүү явж байгаа. Тэрлүү юу өгж байгаа юм бэ гэх. Тэр чинь материал биш байхгүй юу? Тий. Тэрлүү юу өгж ийн гэдэг нь ерөөсө тодорхой бас үлдчихэж байна. Тэгэхээр хүмүүс энэ дээр бас их алдаа гараад хүмүүх анхаарахгүй байна л гэж. Би саяхан 6 сард ойрхоныхаа хүний ажил явдалд оролцлоо л да буддист маягаар л оршууллаа. Тий. Зүгээр ингээд хид хідэн би сая ингээд асуулт бодож ирсэн. Хамгийн ихнийх нь яг ямар нийтлэгээр ер нь зүгээр ямар ном уншаад байгааг юм ерөөсөө хэлж өгсөнгүй. За ингээд саяхан гэсэн чинь гар тэн дээр тэгж хэлж байгаа байхгүй юу? Гар салгуул 3 гүрэм уншвал. Тэр 3 гүрэм гэдэг нь юу юм? Ямар учиртай юм? Яаж байгаа юм мэдэхгүй. Зөвхөн нэг юм баахан айс улсууд л байна ерөөсөө ингээд тэгж болтгүй, ингэж болтгүй. Тэг гин инг гингээл бүр ингээд хоорондоо самгардаал нөгөөдгийг бичиж аваал, мартаал ингээд. Тэг яг нэг үлгэж жоохон ямар төвөгтэй гэдэг юм эсвэл их тийм дарамттай олон ийм жаяг ёсууд үүсгэж өгдөө тэгж болохгүй ингэж болохгүй нөгөө сүүгээ авсан уу тэгж болохгүй тийм ном уншуул тийм юм олг ингээл сандчаал зайлуул тэр нэг зохион байгуулж байгаа нэг хүн бол бүрстэ нэг жирийтэл бичээл тэгээ зайлуул ингээл яваад тэгээ зүгээр хамгийн ихнийх нь зүгчиг дээр би хит хитэн ламнараас асуусан чинь яг буддийн шинт бол зүг бүр сайн одоо цаг бүр үлзийтэй гэдгээ. Сайн зүг, одоо муу зүг, буруу цаг маг гэж уулна юм байхгүй. Гэхий тэгсэн мөртлөө одоо манайх чинь бол ер нь тэгэл их ихтэй үүрээр шахуу нөгөө морь цагт ч үлээ 7:40-с 40 ч юм уу эсвэл үүрээр дандаа л тэр цагт л юу яагаад тах юм. Тэгээд зүгийн зааж өгөөд, цагийн зааж өгөөд тах юм. Тэгсэн ер нь яг буддий тэр шинийхээ онол дээр бол зүг болгон сайн, өдөр бүр сайн, цаг үлзийтэй гэдэг. Энэ хоёр ингээд зөрчилдөд байгаа юу? Одоо уун зөрчилдөхгүй юмыг одоо дээд математикийн хүн ч юм уу юмыг шал өөрөөр харж
хийж штэ. Шинэ одоо Альберт Эйнштейн байлаа гэхэд тоо математик бол ингээд шал өөрөөр хараад бидний бодоагүй 2 дээр нэмэн 2 чинь 4 гарахгүй ч байж магадгүй хаа. Тэр үнийхээр ямар ч одоо онол томьёогоор яаж ч магадгүй. Тэгэхэд яагаад ингэж ийна гэдэг нь тэр арай өөр өндөр түвшинд бодохоор тэр зөв байгаад байгаа. Наагур бид нар энгийн одоо анхан шатны одоо физик математикаар үзэхээр тэр буруу байна. Яг үүн шиг тэр яг жинхнээсээ гэх юм уу мөн чанараасаа бүтцэн тийм зүг цаг сайн муу гэж байхгүй гэж бурхан маш шалдаж байгаа. Ер нь бол бүх зүг ер нь бол сайн зүг. Бүх одоо цаг бол сайн байлгаж болно. Гэхдээ харьцангуйгаар яг өнөөдөр ингээ бидний хөрсөн дээр болохоор тэр тийм онол төвшнгөөр үзэж харж чадаагүй бол бидэнд болохоор сайн муугаа бас хармаар болчихж байгаа байхгүй. За. Жишээ нь бид нар өдөр одоо үсээ хусах гэхээр бас нэг өдөр цаг нь таарахгүй байдаг шүү дээ. Тэгэхээр манай багш нар ингээд номон дээр богд зонхов өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг зүүр одоо юуны ямар үг хөлөө нэ чинь Зөөр өгөх багт. Зөөр үг юм аа. Хилц үг Хилц үгийг төвдөр өдрөө үсээ авахуулчаад өдрөө харах гэж хэлдэг юм байна. За. Хилц үг нь арай өөрөөс. Тэгэхээр тэр номон дээр одоо өнгөрсөн юмны хойноос инглээ гэдгийг жишээ тавихт нь төвдийн тэр хилц үг төв түүний зохиол богд зонховын алтан эрх гэдэг зохиол дээр гардыг байна л да. Тэнгүүд багшааг тэр хэсэг дээр ном чилжсэн нь ингээд та нар үсээ яадаг вэ гэсэн хэрэг. Үсээ ахуулахтай. Тэгсэн манай зиндааны Монгол төвдүүд монголчууд нь зөвхөн төвдүүд их л дээ. Тэгсэн ихэнх нь ер нь хардгуу болж таарлаа. За. Тэгсэн чинь багш анзаарсан та нар тийм мундаг болцсон юм уу гэж асуусан байхгүй буцаад. Одоо наалжурва буюу йогачара. Та нар тийм өндөр төвшний йогачара болцсон юм уу? Тийм хүнд бол энэ од гариг нөлөөлдгөө шүү дээ гэж. За. Ингээд энэ одоо ялгаа нь харагдсан аа. За. Тэгэхээр онлын хувьд бид нар хоосон чанарыг онох ч юм уу те одоо үлэмж үзэл амирлан оршихуй үлэмж үзэл гэдэг юм уу тодорхой тийм оюун санааны өндөр түвшинд очингууд нөгөө бидэнд нөлөөлдөг байгалийн физикийн хууль ч гэсэн арай өөр болоод ирэх юм байна. За. Тэр хүмүүс чинь нөгөө хан ман нэвтэлж болоод байгаа чинь физикийн хуулинд баригдахаа болж л байгаа юм байна л да. Одоо газрын татах хүчнээс хамаарахгүй тэр хөөрж нисэж болоод байгаа шидийг олох гэдэг чинь. Тэр чинь бол өөрийгөө бидний баригдаад байгаа физикийн хуулиас өөрийгөө хамааралгүй болгож чадаад. За. Тэр хүнд нөгөө од гариг чинь бас хамаарахгүй болчихж байгаа. Доороосоо ч дээрээсээ ч тэр хамаарахгүй болчихж байгаа. Гэтэ тэр хүн орчлонгоос бүр одоо гитэлцсэн гэсэн үг бас биш. Зүгээр л маш өндөр түвшинд ер нь бол цаашаага орчлон ертөнцид өөрийг нь зовоо хамаарах шалтгаан бага л болж байна гэсэн. Ийм л дээ. Тэгэхээр таны асуудыг бол нөгөө өндөр түвшний хүн бол ёстой нөгөө зүг цаг харахгүй юу ч хийх хамаагүй явж болно. Тий. Бид нар болохоор тухайн хүнийхээ өдөр тэр өдрийн муу цагийг өнгөрөөгөө сайн цагийн цаг хамгийн чухал гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр харьцангуйгаар бид нар тэрийг бол харах хэрэгтэй болчихж байгаа. Тий. Яг харахад бас төвөгтэй л дээ хүмүүс тэгэж болохгүй маань ингэж болохгүй маань гэл бүр хамгийн амраар бол бүр юу ч хийхгүй байж болно бас. Тэгэхээр тийм мундаг хүнд бол ингээ та бүгдээ дата гэдэг тэр хүн өөрөө даагаад юу ч хийхгүйгээр хүмүүс бусдууд нь юу ч хийхгүй байж бас болох юм л да. Гэхдээ хийхгүй байгаа нөгөө хүмүүсийн бас сэтгэл зүйд бид нар ингээд юмын зөв номоор нь хийлээ шүү гэсэн нэг тэр тайвширлыг бас тэрэн дээр заасан. Тэр заасан юм чи ерөөсөө дан тэр ард үлдэж байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө шин зурхаан дээр зургацсан. Тэгэхээр энийг бол тэр шах гэхэд хаашаа яг бурхны шашинтай хүмүүсийн хувьд бол тэр дагуу хийчихвэл. Гэхдээ зарим нь бол хитргийг хөндрүүлээд байна. Жишээ нь одоо хаа дахианы мах байлгаж болохгүй шүү гэж байгаа. Шинжээ нээж байгаа юм. Дандаа цагаан юм байлгаарай гэдэг юм уу. Цэрэнийх нь бүтээлдэх цагаан, аяг тав бүх юм цагаан байлгаа гिचж байгаа. Тэгээд тийм ном байхгүй байх гэж бодож байна би. Бид нэр энэ номын энэ төрөөс тэр юмыг заагаагүй.
Тех тусам тэр айлд маш хүндрэл болчихж байгаа байхгүй. Нөгөө айл чин эндээс олдсон аяг тавг сериалаа гаргаж штэ өөрхий. Эндээс тэгэхэд энэ дотор чин дан цагаан байх уу? Тэ бүх юмын цагаан байх гэх тэр айл маш хүнд бол. Нөгөө салаад хүн өрөөд дэр нь идэж уух юм өгмөр идэг нэг салаа тавихад чин тэнд чи өндөг орно. Тэгээс тэ өндөг одоо хяам тавихад чин гахааны маха орж л байгаа хяамд. Тэгэхээр ийм байдлаар хитрхи айлын юм деталь заах нь бол дэмий санагддаг. Тийм тэрэн дээр бас манай зурхаачд уг нь бас сайн бодоод болов яг тэгвэл зүгээр юм уу. Гэхдээ та нар боломжоор болоорой гэдэг ядаж нэг ард нь Б бариант үлдээвэл ингэж цаагаар нь гарч байна. Гэрийн цаагаар уг нь зам байгаа да. За яах. Тэгэхээр би зүгээр ингэж бодлоо. Бүр сүсэггүй хүн бол бүр амар юм шүү дээ. Тийм ээ. Нэг ямар хүнд яс мэдхгүй яр алдахгүй гэж нэг юм үг байдаг шүү дээ. Чи одоо ер нь бөөр одоо социализмын коммунизмын жилүүдэд бол одоо ер нь за лам хар ингээд оршуулга бас ингээд нууцаар ингээд үзүүлэл өдөр судраа алтдаг байсан баг. Тэгтэл ер нь тэр үед чинь бол ер нь баг ер нь лам харгүй зүгээр шууд тэгэл 1-р 3-р 5-р гаргацдаг байсан юм шүү. Тий. Тэгээ нэг сүрхий цаг магч гээд ахгүй. Дайны үед гисэн гэдэм юм аа. Өдөр шөнөгөө өвгөн лам нарын яриагаад өдөр шөнө гэхгүй үүр цайхыг хүлээхгүй шууд зүгээр л гаргаж исэн гэдэг. Тэр нөхцөл байдалтай гол. Ер нь одоо бид нар их нүсэр болгоцсон юм байлээ. Харин тийм баг. Энэ ламнараас шусан биш. Нөгөө л одоо Оросын ёсыг дуурайгаад ч гэх юм уу. Нөгөө л ил тавиал ингээл болгочихжсэн юм чинь заавал хөрсөнд бойшуулдаг болвол одоо ингээл 70 давхар нарангийн ингээд харалтай ингээд. Эн чинь бол хүрээ өмнө нь ийм юуны хөрсний оршуулгатай байгаагүй шүү дээ. Дандаа ил тавьдаг. За нэг юм нь яг нөгөө хөрөөний алдартай 3 юм нэг хөтсөн юмны нэг тэр зэрлэг нохоо. Тий золбон том банхаар. Тэд нар чинь хээр тавьсан хүн юм ах идчихдэг. Тий шуунаас нь төрүүлээд бараг тэд нар зөгчдөг. Тэгээд энэ тэнд хөлгарын зууцсан явж байгаад хүрээ рүү ороод ирдэг ч юм уу. Ийм хөндрөл бол байсан юм билээ. Тэгээд огт юу ч бодохгүй мэдэхгүй хүмүүс байна. Ингээд ерөөсө зан үйл мүлгээ яадаг, тоодгүй. Тий. Тэгээд ёс мэдэхгүй нь ёр алдахгүй гэдэг үг яг тэрийг хэлж гин үү? Хийх ёстой юм хийж мэдэхгүй байхыг хэлж гин үү гэдэг. Эсвэл яг сэжиглснээс болоод гардаг эрсдлийг хааж өгч гин. Хаасан үг унаач. Энэ ялгаатай байхгүй. Тийм. Жишээ нь одоо буян нүгэл гэж огт мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ер нь бол цаашдад одоо их болох юм гинлээ. Тэгээ буян нүглийг мэдэхгүй байлаа гэхэд тэр хүнд буян нүгэл нь хамааргүй болчихгүй шүү дээ. Үлийн үр яг үлийн үр карма бол явна шүү дээ ялгаагүй. Тэгэхээр тэрэн дээр тэр үгийг зөөрийгөө хэрэглэж болохгүй болчиход байгаа. Нэг. Хоёрдоод бид нар нэг айлд нэг тусламжийн юм өргөж өгөх гээд манай Жавсандаа бүтээгтүүгөөс нэг айлд нэг буйны юм өгөх гээд очижээ. Тэгсэн чинь нөгөө жоохон эмзэг давхрыг гэдэг лээ. Ядтар жоохон хэцүү амьдралтай айл юм шиг. Тэгсэн яг орсон чинь нөгөө талигаа чинь тэдний нэг ах нь ингээд өнгөрч таарад. За. Нэг гар хөлмөутаа ингээд тайруулсан насаараа орон шоронгоор явцсан хэцүү байсан гинлээ зал. Тэгээд нөгөө айл чинь юу ч мэдэхгүйсэн гэж. Юу ч мэдэхгүй. Тэгээд намайг дууддаг. За тэнд нэг бид нар юм өргөх гээд очисон чинь бүр харин яг ийм юм дээр таарчлаа. Тэгээд очиод хэлээд өгөөч, туслаад өгөөч гэд. Тэгээ очиод ингээд 100 өргүүлээд ингээд сүр тавиулаад юу заагаад ингээд майн уншицгаагаад тэгээд бас нэг инжээ нээлгчжээ. Харин ашгүй. Тэгээд тэр мөрний дагуу юмыг зааж өгөөд. Тэгээд 49 хоног тэд нар сүрч тавилаа. Майн уншлаа, зулж өргөлөө. Тэгвэл тэр ээж нь одоо тэр талигаа чинь дүүн юм уу их чинь юм уу тэр ихч бол настай ихч байсан. Тэр хүн бол бид нар юм буйны юм ингэж хийж үзээгүй шүү дээ. Ээж аав маань юм мэдхгүй. Ээж аавыг өнгөрөхөд ингээгүй. Тэгэл оршуулсан. Өвөө маань угаасаа тэгсэн тийм хүн байсан. Анчин хүн байсан гинэ. Тэрс та нүгэлтар гөрөөч гэдэг шиг. Өвөө нь имээг нь өнгөрөхөд зүгээр тэрэгэн дээр тавиад ямар ч өдөр сударч юм уу ядаж нэг хүний урманд толгой дээр нь майн уншилгүй шууд аваад хөдөө хээр аваачаад имээг нь тавьчаад ирж исэн юм аа гэт. Тэгээд хүүхдүүдийн дудаалаач хөвч. Ер нь бол
ерөөсөө тийм зул хүчж өргөөг. Хэцүү цаг үеч байсан юм шиг байгаа. Манай нөгөө хүн бас нэг улаан коммунистч байсан юм шиг байна. Тэгээд тийм болсон юм аа. Тэгээд одоо манайхнаас ирчүүд нь орон шоронгоор орж үзээгүй хүн байхгүй гэж. Эмэгтэйчүүд нь бэлэвсрээгүй хүн байхгүй. Тэгээд одоо эрх толгоос нийл дан эрх толгоос эсвэл хүнтэй суугаагүй салтсарсан ч юм уу. Үр хүүхдүүд нь одоо их хэцүү яваа гэж. Тэгээд бид нэг пицца аваад очиход хүртэл нөгөө зурагтаар гардаг пицца чи одоо энэ байна штэ гэд. Том болцсон хүүхдүүд мэдчихэж байгаа. Тэгэхээр би тэндээс юу гэж бодсон. Тэр мэдхгүй байсны ашиг ер нь байсангүй. Тэрийг одоо ёсоор нь хийгээд ингэж буян ингэж хийдэг, хойдын буйны ажлыг ингэж хийдэг байсан юм байна штэ гэд. Тэд нар. Тэгээд хүүхдүүд нь одоо гайгүй юу юм шиг үлээ сонсоод. Гайгүй болж байгаа. Одоо ингээд хүүхд октод нь цаахан амьдраад тэр сургууль соёлоор яваад ингээд миний бодлоор буйны ажлыг их зөв хийхэд талигаачд чухал энэ дээр бичсэн байгаа. Эхний 7 хоног гэж байгаа байхгүй. Талигаач нь 7 хоног байна да 49 хоног. Тэгээ эхний 7 хоног бол өөд болооч болон үлдгэсэд хоёуланд нь маш их буян ишиг үлдээд юм а гэж. Тэг. Өөд болоочтой буян, үлдгэстэй буян хишиг гэж яригдчих. Энэ тухай ярьсан бичсэн байна л да. Тэгэхээр бид нар ихэнхдээ л эхний 7 хоногт ажил явдал дуусчихад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэрэн дээр маш анхаарал, маш сайн буян ном сайн хийлгээд тэгээд сүүл дээр нь ишиг даллагын сайн ахуулаад ингэх нь үлдгэстэд цаашдын одоо зан мөр чухал байна. Тэгээд хоёрдугаарт тэр газар шороог одоо би ингээ саяхан бас өвөр хангаа явчаад ирж байгаа. Манай ээжийн тал өвөр хангаах л да. Тэгээ ээжийн аав нь бол одоо манай нагац өвөр хангаа богдын хүн юм байна. Тэгээ тэр хүний аавыг тэр манай өвөөгийн аав, ээжийн өвөөг одоо тэр луузан гэж хүнийг тэнд оршоход бас цаг үе хэцүү байж гинэ. Ерөөсө газар шороог нь үзэж шинжилсэн ч юмгүй, ном ёсоор нь гуйсан ч юмгүй. Тэгээд ингээд юу яажээ гэж оршочжээ. Тэгээ одоо тэр дандаа ингээд үр хөвгтөд нь буугаад идэг гинэ. Надад одоо манай нагац нар хэлж байгаа байхгүй. Бид нэг тийшээ явахгүй болохгүй юм шиг байна. Байн ийм буугаад байна. Газар шорооны ингээ харагдах нэг л өвгдээцийн газар орныг аргад тахих гээд байна гэдэг. Тэгээ яваад ирлээ л дээ бид нар. Тэгэхээр эндээс юу харагдаж байна? Бас энэ миний нэгдэх анхны тохиолдол биш байхгүй юу? Өөр бас ийм газруудаар явж ирсэн. Үр хүүхэд нь ирчүүд нь богино наслаад байна ч гэдэг. Хүргнүүд нь очиод байна. Энэ бол тэр газар шороотой холбоотой юм а гэж. Яг одоо тэр мундаг үдсэн хүн нь яг энд сууж ирсэн шүү дээ. Одоо энэ Дэдэн поворонд энэ айлтгарлын бичээчний ахлах дорж бүрв гэж одоо хүн байла. Тэр хүн мундаг тийм үзлэг их сайн мэддэг. Өөрөө чи ярилцлаганд тэр мэрэг цорхоо хоёрын ялгааг асууж ирсэн шүү дээ. Тэр мэрэг бол тэр хүний бас мундаг мэдрэмж байгаа байхгүй. Тухайн буусан шинж тэмдгийг хараад тайлж чадчих байгаа. Ухаан. Тэгээ өөрийн нэг дотоод мэдрэмж орж ирдэг гэж. Тэр дотроо зүн мэдрэмж гэх юм. Тэрийг ашиглаж тэр бүхнийг харж иж тухайн зүйлийг хөрсөн дээр нь тайлбарлаж байгаа. Тэгэхээр танаа тэр тал одоо эмэг ихээ 1930-40 онд ч юм эмэг ихээ одоо их газар шороог нь гуйлгүй, аргадалгүй, шинжилгүй шууд тавьсан юм байна. Тэгээд тэрнээс холбоотой юм нэхэл байд юм байна гэж бас хэлсэн. Тэгээ яаж газрыг аргадах тухайд нь тэгээ тэнд нь одоо бомб залгах ч юм уу сан салхи тавиад дэвж сэржим өргөж одоо тэр газрыг аргадал газар усын одоо тийм зан үйл хийлгэж. Тэгээд тэрнээс хойш дахиж одоо тэдний анхны тэр одоо хүргнүүдээс тэглээ гэж бас сонсогдоогүй. Тэрний өмнө бол ер нь ингээд ойрхон. Тэгэхээр бид нар бол юунд итгэх хэрэгтэй вэ гэхээр зүгээр үр дүнд л итгэх хэрэгтэй. Тийм ээ? Ямар нэгэн тухайн үеийн зүгээр сэтгэлийг аргацаасан тийм зүйлүүд биш. Эцсийн үр дүн нь ямар байваа гэдэг чинь ингэж алсуураа харагддаг юм байна л да. Эдний айлах ингэж ийсэн да, дараа нь иймсэн да. Тэгээд ирээдүйн үр хөвгт нь яаж явж ийн гэхэд чинь шаал ондоо. Тэгээ буйны ажлын сайхан хийгээд зөв хийгээд явхад хожим тэр үр хөвгтүүд нь
сайхан л явд юм бэ. Юу тэгэхээр зүгээр өөрөө ирэхгүй нэг юм асуулт асуумар санагдаж байна л да. Тэгэхээр за зан үйлээ одоо ингээд зөв хийгээгүй тийм ээ. Энэ үнийг ингээд орхитуулсан байлаа гэдэг тэр айлын тэр удмын үлдсэн хүмүүс жоо муу юм болоод эмгэж штэ тийм ээ. Яг гаргүй нэг тийм л юм буусан байлээ л дээ. Тэгэхээр одоо лус авдаг нь хорлоод байгаа мó одоо яг юу н тэр хүмүүсийн одоо тэр юунд амьдралд нөлөөл муугар нөлөөлч шүү. Яг тийм ээ. Яг үнэ. Бэрддэг нөө сая одоо газрын тахих гэж хэлж байгаа үстэй. Шарлийн очид тахих гэж ярихгүй байгаа үстэй. Ялгаа нь энэ аахгүй. Ерөөсө эцгийн газар 10 жил очиж болдгоо гэдээ бидний бүр багаас чихэнд бүр ингээд суулгаад өгсөн байсан. Тэгсэн одоо хүмүүс дураараа ч юм уу 7 болдог гин 7 жил болдог гин 5 жил болдог гинэ гэсэн. Одоо бүр 3 руу орж ах шиг байна. Энэ бас хүмүүсийн нэг амд амьдсан юм их аюултай юм байна л да. Тэгээ бид нар нэг хуучны бас уламжил гэдэг юмыг утгын 100% бүрэн дүүрэн утгыг ойлгоогүй ч гэсэн бас нэг дагж яах нь үлзийтэй нэг хэдий юм байна. За. Тийм. Тэгэхээр эцгийн газар 10 жил болдгоо гэдэг нь эцэг өөрөө тэнд болохгүй байгаа юм биш. Эцэг шарил тэр уусцсан аль хэдийн байхгүй болцсон байгаах ер нь бол. Тэгтээ эцгийг тавьсан газар өөрөө тийм байдгийг хүлээж авдаг юм дахиж өөр хүмүүсийн. За. Тэгээд одоо бити ирээ тэр газар нь хатуудаад байдаг гэдэг 10 жил болж иж эцгийн газар очиж газрын нэргэх буюу газрын тагтдаг байхгүй. Тэр газар шороо тэр шарил нь байна уу байхгүй хамаагүй. Тэр газарт одоо доод ингрээсэн ч юм уу сан салхи юм өргүүлээд сан сүр тавиад ингээд нэг тахилга одоо сан тавих чинь хамгийн одоо гол тахилга юм байлээ л дээ бид нар зөвхөн хэмрэн сан гэж ойлгоод байна. Үгүй тэр чинь ташчээрвэн сан ч юм уу намдаг сан гэдэг нь маш том сан. Тэн дотор асар олон ядан бурхтыг дуудаж ирүүлдэг. Эхлээд өөрөө энгийн хүн биш одоо ямар нэгэн ямандах ч юм уу нэгэн ядамтай өөрөө оюун санааны хувьд одоо холбогдож нэгэн мөн чанарт болж иж өөрийгөө бурханд одоо үнэмших хэрэгтэй болж. Тэгээд тэр одоо омог гэж хэлж байгаа хөө зөв омогшил бурхны омогшил үүсгээд тэгээд тэр ядан бурхтыг дуутахад тэд нар бурхнаа дуудаж байгаа учраас заларч ирдэг гэж. Тэгээд тахил тайлгаа юм одоо тэр одоо зуулыг жишээ нь сангийн галч өөрөө зуул болж байгаа юм. Мөн үү? Тэгээ сан дээр ингээ ус сурчиж ингээ цавджий гэж хэлдэг штэ. Заавал усаар цавддаг. Тэр чинь одоо усан тахилна. Тэгээд одоо зуул хүж мэдээж хүж гэдэг чинь тэр уугж байгаа арц чи өөрөө хүжин. Тийм ээ? Тэгээд сайхан үнэртэн гэдэг нь үнэрт тахил. Тэгээд идэ тэн дээр чинь нөгөө нэг гурил морилынх ингээд арцсан дээр чамар цацаад идэх чинь нөгөө идэ болж ид. Ингээд бүхэл бүтэн нөгөө 7 тансаг тахилыг нь сангийн байдлаар өргөжж байгаа байхгүй. Тэгээ гадаа дотоод нууцын 3 байдал хувиргаж ингээд өдөр ядан бурхтыг дээдэр тахингууд газар усны эзэд чинь тэр тахилганд хамтарч оролцсон болчих. Тэд нар өөр өөрсдийнхөө бас хүртэх юм хүртэж байгаа. Ийм нэг масуух гэсэн ах сая. Газар усны уучлаарай бүр гүнзгээр явж шиг боллоо. Миний ингээд унсснаар бол яг тэр бурхан багшийн юу одоо буддизмыг гүн ухаанч нэг тийм лус савдаг газар орон гэж юм байд юм уу? Би ингэж унссан шүү дээ. Монголын пүүгийн тэр нэг лус савдагтай буддизм хоёр ч хоорондоо ингээд холилдоод ингээд уул нь яг энэ буддийн шашин ч юм бол тэр уул ус эзэнтэй тэрийг нарагтан тахна гэж юм байхгүй шүү дээ. Хүн чи ингээд тэ өөрийнхөө муу мухатай тэмцээд байвал сайн сайхан болоод гэгэрнэ. Тэгээд ер нь ийм л онол сургаал штэ. Тэрнээс биш ингээд энэ уулан дотор нь эзэн байгаа. Тэр эзнийг чи дахиад ном уншаад тэр нь баярлаад дахихгүй болохоор нь уурлаа чамайг одоо юу гэдэг муу явуулах гад ингээд хорлоод идэг тийм байхгүй гэл. Би бас л нөгөө дөрөвнийхээ юу чинь дээд төвшинний хүнд гэдэг юм уу дээд оюун бодолтой хүнд бол тэр газар усны эз чи өөрөөсөө тахиулах биш харин өөрөөсөө тэр хүнийг дахиад явж байгаа байхгүй. Ямар төвшний хүн бэ гэдгээ ер нь бид нар өөрсдөө хэмжээгээ мэдээд тэгээ бид газар усны амьтдуул яг лус савдаг гэж. Хуурай газрынхын эзэгсэн савдгууд шийг одоо чигтэй газар дээр ус булгаа ирхшээснийг лусууд гэж байна шүү дээ. Тэгээд газрын доошоо лусууд оршно гэсэн байгаа. Тэд нар адгуусан төрөлд явдیں۔ Байна. 6 зүйл амьтнаас аль нь юм бэ гэсэн чинь ер нь адгуус гэж явд юм байна. Тэгэхээр адгуус хүн хоёрын аль нь дээр юм? Мэдээж хүн дээр үстэй. Хүн бол дээд заяа. Дээд заяа учраас бид нар жоохон газар дээр аархаж амьдрд юм бэ. За. Гэтэл анхалж ирсэн гэдэг одоо та бид нар чинь энэ
автобусанд хүртэл нэг төрүүлээд ороод ирээ суудсан суудлын өсө тэр хүн эзэгэнсэн байдаг ч нэг жоохон эзэгнэл үүссэн. Ингээл бодохгүй. Тэгэхэд хэдэн мянга 100 мянган жил ингээд төрүүлээд ирсэн урт настай тэр амьтан чинь тухайн газрыг бүр анх хэвээр ямар шороо байхаас нь мэдчихэж байгаа байхгүй юу. Яаж ургасан цэцгсэн тэрэнд бас өөрөө бас оролцоо байд юм шиг бол усууд бас тэр газар орноо гоё болгох гээд хичээдэг. Тэгэхэд л бид нар дээр нэрээ буучдаг. Тэгээд нөгөө бүтээсэн юм зүтгээд л тэгэхээр биднийг болохоор ингээд яаж чадахгүй бид нар чинь дээд заяатай болохоор бас арай чадахгүй. Тэгээд бидний хямар сүл жоохон дороотох ч юм уу алдаа гарангууд тэн дээр дөрөөлө хоролдог. Тэгэхээр газар ус тэрийг эзэгэнцэн хамтарч бид нар биеийг харахгүй боловч цаад бол биднийг харж байгаа. Бид нар жоохон юмыг эзэгэнж дээр нь нөгөө булааж амьдарж байгаагийн хувьд хаяа тэднэртэй нөхрийн ёсоор гэж байгаа байхгүй юу. Одоо сосед гэсэн чи яа дээ. Хөршин ёсоор биеиндээ юм өгж авалцж байгааг манай буддын шин тэр газар усны тархилга гэж хэлж байгаа. Түүнээс биш одоо яг миний хувь заяаг хийлж өгөх одоо онго тэнгэр тэр юм аа тэрийг баясгана гэж хувь заяагаа даатгаж тагтдаг. Энэ хоёрын ялгаа байхгүй юу. Бөөгийнх яадаг тий. Тэ буддынхын яадаг тий гэж буддынхын чинь хамтран амьдарж байгаа нэгэндээ тэ хүндэтгэл үзүүлэх юм уу дутуу юмыг өгж ханган баясгаа. Гэхдээ газар усныхаа эзэдтэй нийлээд одоо тэр ядан бурхад гончгсүмийгээ тагж байгаа. Ийм зан үйл учраас ялгаа нь тэнд байгаад байгаа. Тэр буруу биш. Тэгснээр тэр харилцан шүтэлцээгээ бодоод байхгүй юу. За. Тэр амьтад газрын гүнээ эрхшээж ган яг 100% ган зуудыг тэд хариуцахгүй л дээ. Тэр чинь ол төмний лавьягаас. Гэхдээ л тэр нөгөө газрын гүнд шим ороод тий тэгээд өв сургамал нь ургаж байгаа найдал бол шимтэй урахгүй ч ялгаатай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр юм өгье гэсэн тийм нэг сайхан байх үед юм гардаг. Тэрийг баясгаж яхад бид нар харилцан шүтэлцээгээ бодоод тэднийг баясгадаг л байхгүй. Түүнээс биш ингээл одоо орч өршөө гээл. Тэр юу манай нэг үзэгч сонсогчд маань өөртөө айгүй их асуулт асуусан байсан те. Тэр асуултыг би асуумаар санагдчих юм л да. Ядахтаа нэг би ингээд ааваа алдсан юм аа. Тэгээ аав маань ингээд зүүдэнд орж ирээд байна тийм ээ. Тэр энэ тэгээд яг буйн нэгчийн хоёр мөн үү гэсэн асуулт байсан. Ер нь ингээд нэг зүүдэнд ингээд нэг гинт ороод ирдэг ч тийм. Тэр нэг буддын шишинд яг юу гэж тайлбарлах юм бол тийм. За. Заавлын асуугаагүй шүү зүгээр тайлбарлын сонсомоор. Тий. Багш нар болохоор яг нэгдүгээрт бол зүүд гэдгээ бодоод зүүд нь 100% битгий магадлал өгөөрэй гэж сануулдیں۔ Тэгээд хоёрдугаар зүүд нь шөнийн зүүд үү, дөнгөж унтсны зүүд үү, үүрийн зүүд үү гэдгээ зүүдийнхаа зүүдлэгдсэн хугацаагаа бас бодгсон байна. Тэгэхээр хамгийн одоо зөнтөө юм уу, жоохон шинжүүл зохистой зүүд бол үүрийн зүүд байна гэсэн байна. Торон гэхээр одоо үүр зайж явах, тэгээд гигээ орж явах үеийн зүүд жоохон зөнтөө зүүд байд юм аа гэж байна. Хоёр дахь нь. Гурав дахь нь болохоор зүүдэнд болж байгаа тухайн зүйлүүдээс одоо муу сайнаар да зарим ингээл одоо муухай зүйдлчлээгээл хийвгээс ирдэг те. Тэгэхэд тэрнийг ингээд аль болох тийм сайн талаас тайлжий гэж зүүдийг. Зүүд буруу тайлах нь сайхан зүүдийг ч бас болдгоо юм байна л да. Тэгээд сайхан зүүдийг бас хамаагүй зарлж ярих нь зүүдэндээ сэв нөгөө ирэх гэж байгаа шинж тэмдэгэндээ сэв оруулцдаг гэж. Ямар санд ноён утагтын нэг юу гэдэг шүү дээ түүхэн гэдэг шүү дээ би баян айл төрё гэд хатанд нь зүүд өгсөн чи хатан хамаг амтнд гайхуулж зарлаа тэгээд өөрөө тэрнээсээ сэвтэж өөрөө өвдөөд тэгээ гүрэм дором хийл гэсэн чинь ноён утагт нөгөө дором гүрэм засаад яж амрыг басчихсан гэж байна. Иштэй энэ ди юм шиг гэж тэгээд бодж итэл энэ бас юу харуулж байгаа номын хүч гэдэг тэр хүн нь муу байж болно. Гэтэ тэр хүн ингээд номоор нь ингээд залбираад уншиж хахад ноён утагтыг ямар ч үсэн үнсэн дээр амин золигтой лүүдтэй хамт хайцсан мэдэх. Тэгээ ноён утагт их хийлгэнж аян айлд нь болдгоо бол яадаг алдсан ядуу айлд нь төрөй дөө гэж хэлээд дулдуутын хүү болторсон гэж. Тийм түүх аахгүй. Дулдуут гэдэг чинь одоо ингээд хаяг тулаад явдаг. Одоо айлаар усны гойлог гойдаг тийм хөвшин тэрний одоо ганц хүү болж төрсөн түүхээ одоо ингэж өөрөө ярьсан байт юм байна. Тэгээ эндээс юу харагдаж байна гэхээр зүүдийг хамаагүй сайн зүүдийг бити ярьж хамаагүй зарлж 3 хоногтой бити яриа гэдэг тийм. Муу зүүдийг бол халиул хурдан зарлж ярь гэхдээ
тайллын дандаа сайхнаар зөв тайлжий гэж. Тэр зүүдэнд нөгөө 7 чон бариуллаа гэж зүүдэлжээ гэдэг нэг хүн зүүд тайлдаг хүн дээр ирсэн чинь эзгүй байгаад ихнэр нь зүүдийн сонсчоод өмнөөс нь одоо илүү өглөж байгаа юм л да. Тэгвэл 7 чонд бариулах юм байлгүй дээ гэж хэлээд гаргацсан гэдэг. Тэгээ нөгөө хүн ирээд гэрийн эзэн ирээд наваг хүн асууж ирүү зүүд мөд асуух гэж хүн ирвөө гэсэн. Нэг хүн ирээд ингэ зүүдэлж гинэ гэсэн чинь чи юм хэлээгүй үстэй гэсэн. Би 7 чонд бариулах юм байлгүй дээ гэж хэлчихлээ гэсэн чи хүү тэгэж болдгүй. Тэр зүүд чинь 7 сайхан хүүтэй болох зүүд байсан. Чи харин жинхэнэ чон болгоо иччлээ гэж хэлээд хурдан хүм амтан мордуул гэж. Хүмүүс мордуулаа араас нь очсон чинь яг чонон дээр ирүүлсэн. Байж таарсан гэдэг. Тэгээ амийн аварсан гэдэг л дээ. Тэгэхээр нөгөө зүүдийг буруу тайлах анги аюултай. Хоёрдугаар одоо өөд болоочийн зүүд яриа тий. Өөд болоочийн зүүд гэхээр төвдүүд бол манай нутагт талига зүүдэнд иржийг бол зайлшгүй нэг зүү төрлөө авсан байна гэдэг юм аа гэж. За ингэж хэлдэг юм нэгдүгээр. Юу гэж ялах вэ тэр нэг яг одоо сайн төрөл нөгөө нэг баттай нэг төрөлд отсон юм байна гэж. Ингэж үздэг. Одоо хүн болоод өрцөн жил болох нь гэсэн өөр юм байна. Нэг ямар ч зөв нэг сайн төрлөд олцсон юм байна. Тий. Нэг сайн төрөл болоод хүн төрхөөр зүүдлэгдэж байгаа юм байна гэж үздэг. Гинэ зүгээр нь бол хаад эдний аман яриа. Номороо багш нар юу гэж тайлбарлаж байна гэхээр зүүдэнд орж байгаа тэр талигаач өөрөө биш байх магадлал их 100% дээр гинэ. За. Тэр талигаачийн ар гэрий одоо тэр сэтгэл зүйдээр бас тоглолт хийдэг өөр амьтад байдаг гэж. Тэр одоо хүмүүн бусын амьтад. Тэр талигаачийн дүр төрхөөр ингэж үзэгдэх бүр зүүд байтугай бодтой үзэгдэх чинь нэг сүнсэнд хорогдчихжээ гүйдэлтэй болчихжээ гэж ярьдаг штэ. Тэр талигаач явж ийж гинэ гэдэг дүр төрх нь тэрийг ч гэсэн багш нар тэр өөрөө биш гэж хэлдэг байхгүй. Тэр талигаачийн нэг юмд хүсэж шунж хорогдсон тэр сэтгэл хүсэл дээр өөр амтан ирээд биелждэг. Талигаач өөрөө төрлөө аваа явцдаг. Өөрийнх нь дүр төрхтэй одоо хүний сүнс нь явчих сүлд нь үлднээд тэр одоо сүлдэн дээр нь сүлдийг ингээд дүр төрх болгож ашигласан өөр амтан байж болдог гэнэ. За. Тэгээд нөгөө талигаачийг харах ингээд үдэшөөрөө яваад байна ч гэдэг юм уу харагдаад байна гэдэг ингээд хорогдсон сүнс нь хорогдчихжээ гэж яриулдаг гэнэ. За. Гэтэл үнэндээ талигаачийн дүр төрхөөр юм олж идэг, юм олох гэсэн өөр амтан байдаг. Тэр амтан зүүд рүү бас тийм маягаар зүүдэнд бас тийм маягаар орж ирээд буян готик гэж. Тэгэхээр аль нь ч байсан бэ буян хийх нь зөв байдаг гинэ. За. Тэр талигаачийн дүр төрхөөр буян гууж гин үү, тэр нь яг талигаач нь буян гууж гин үү хамаагүй ер нь талигаачтай сайхан буян ном ерөөл уншуулчихъя гэж. Тэгээ манайхан мэддэг нь ганц майны ерөөл юм да тий. Гэтэл одоо гандан дээр би одоо өөд болоочтой холбоотой номуудыг ингээд чагсаал листээс нь харж ирсэн чи ямар их ном байдаг. Майны чок гэж байна. Өндөр гэгэний зохиосон майны дөв самоо гэж байд юм байна. Дөв самоо тэрийг бас уншдаг. Овоо майн гэд байна. Тэгээд одоо диважингийн чок авдийн чок бол зөндөө чогууд байна л да. Сүнжин дэнган чок гэж нөгөө та нарын мэд талигаачийн магнаа дээр тавих хэвээр тэр 5 тогтоолын тарных нь бүр чим чог байна шүү дээ. Ганданд. Тэгэхээр баргийн хийдүүд бас ингэж болохгүй. Энийг бол өвгцүүд, дээдсүүд энэ гандан хурал номын 1947 онд дахин сэргээхдээ бүгдийн сайхан дэглээд ингээд. Тэгээ тэр болгонд ингээд талигаачрын нэрс нь орж идэг. Одоо компьютертэй бол амар болчихлоо л да. Хуучин ингээд нэрийн түүж бичдэг байл шүү дээ. Тэгэхэд одоо ингээд компьютераар автоматар одоо майны ерөөл гэхэд парк гэдэг ингээд майны ерөөлүүд хэд байд хэдэн зуун байд 7 хоногт. Тэгээд майны чог хэд болчихжээ нэг хурах хэрэгтэй болчихжээ гэл нэг тоо лимит байд юм шиг. Энэ 7 хоногт майны чог заавал хурах юм байна шүү. Эх 7 хоног дараа нь хэдэн турна шүү ч гэдэг юм. Өөд болоочийн тогтоог үүрэг нь дандаа хагас өдөр хурж идэг гандаа. Тэгээд тэр 5 дахь өдрийн орой нэрсийн түүдэг гэхгүй. Тэрийг бол харин гараараа түүнэ одоо ч гэсэн. Гэтэ энийг бас жоохон болсронгүй болгомоор. Өөрөөр хэлбэл ингээд гараараа төвдөр өчг. Тэгэл өгдөг. Тэгээд яг ийм маягаар одоо өөд болоочтой зөндөө олон ном буян хийлгэх, араас нь одоо майн унших, зул өргөх одоо ингээд сайхан зулын байшингуудтай болчихлоо шүү дээ. Жанраас ингээд шүтээнийг харлуулахгүйгээ гадна тусдаа зулын хорогтой болчихлоо.
ингээд нэг сайхан их шивтэн зул байр гэж байгаа байхгүй. Самбар зул буюу шөнөө даасан зул байр гэж байгаа. Тэгэхээр ядаж нэг хоногийн зул 12 цагийн зул барьчих хэрэгтэй болж байгаа. Тэгээ самбар зул барьдаг. Ингээд ийм сүр одоо уугуулах. Заавал хүний 49 хоног гэдгүү хаяа бид нар бас нэг Талигачийн буйны үнд нэг сүр тавьчихж болно. Энэ дүүцэн өдрүүдээр сүр тавьж болно. Одоо зүгээр мал их өгчээ энэ жил зуданд мал их өгчээ гэхэд хүртэл малчин хотоо харлоосон малчин хотондоо сүр тавьдیں۔ Гинлээ. Тэгэхээр одоо тэр сүрээр дутуу дахиж гарлаг гарах гээд байгаа. Дахиж өр төлөөс нэхэд байгаа зүйлийн сүрээр нөхөж өгч байгаа. Тэгэхээр талиг амьд өөд болсон малдаач буюу юм өөр амьтдад ч өглөг юм эргээд нөгөө малчны дахин одоо малын гарц гарах тэрийг нь хааж өгч байгаа. Үүн шиг талигачийн хойноос бид нар сүр сайн тавьж игэл талигачийг та адилхан төвшөнд орцсон өөр өөд болцсон бусад амьтдыг хамтд нь хоололж байгаа. Сүр тавина гэдэг нь зүгээр хүүж өгүүлэхийг хэлээд байна уу? Биш ээ, одоо зарим хүүч шиг болгочоод байгаа. Тэрийг багшнаа бас жоохон тийм л байгаа даа. Хүүж ийсэн домтооч уулзчихсан л да. Тэгээд хүжин дотор сүрийнхаа зайг хийцэн гэж. Тэгэхээр сүр гэдэг чинь нөгөө идэх юмны хиншүү байхгүй юу? За. Арван гурил, шар дос, бурам зүгийн бол, мөсөн жихэр тэгээд одоо юу лээ? 6 зүйл чинь. Бурам зүгийн бол, мөсөн жихэр 3 чихэрлэг, шар дос, сүү, тараг 6 тийм. Тэгээд одоо улаан цагаан зандан ч гэдэг юм уу ингээд өөр юм зайнууд ороод сүрийн зайг гурилтаа ингээ багсраад тосын тааруулаад тэгээд инхээр маш сайхан уугна. Тэгэхдээ тэрийг шууд уугуулж тэрэн дээр нэг уншлаг хийлгээд тэр амьтанд идэхэд аюулгүй, айцсгүй, амар хялбар идэх, олуула хүртэх. Бас тэр чин тэр амьтад чинь бас том жижигээ дээрлэх нь гэж байгаа байхгүй. Тэгээ ихэргээд ингээ булаацлаад ингээд бүгдэнд нь хүрэлж гинэ гэдгээр болгож айцлахгүй. Бурхан багш дээр сүрийн одоо юу гэх өөд болооч чинь ялдуу янзын тарин чинь тэр дандаа бусад нийт амьтанд хүртэхээр болгож өгсөн тийм оньсон таринууд байдаг байхгүй. Тэгээ тийм зүйлээр нь ажиллаад өгчингүүд тэр маш олон сая миллиард сүр одоо сүнс гэх юм уу. Сүнс гэхгүй л дээ уг нь бол зуурдын амьтад. Үнэр идэвчтэн, бэрдүүд. Бэрд бол төр бэрдийн төрөл авцсан. Тэгсэрнээ үнрээр хоололдог бэрдүүд. Десрууд гингүүд чинь дан одоо үнрээр шиншиж одоо ганируудад ганира гэдэг юм уу тэр үнэр идэвчтэй амьтад байт юм байна. Тэр бол авцсанд бүр тодорхой болсон төрөл. Гэтэл төр зуурын бардууд одоо 7 хоногийн 7 хоног болгон биеэ сольж идэг бардууд гэж байгаа. За. Тэгэхээр төрөл заяа шийдэгдэг бол дараа 7 хоног руу дахиж бие явна гэсэн. Тэгэхээр араас нь буян хийж байгаа сайн буйныг хийж яхад 7 хоног дээр нөгөө ном уншуулад байдаг да. Тэр чинь 7 хоног дээр тэр хүний асуудал шийдэгдээд яваад байгаа. Тэгэхээр яг 100% шийдэгдэх нь за чи төрлөө авсан гэдэг нь хаашаа гэхээс биш. Төрлөө авах болоогүй бол 7 хоног дээр дахиад хүчдэг нэг амьтж. Тэгээд дараагийн зурд амьтан болчихдог. Тэгэхээр тэр амьтны биеийн хэлбэр шинжин тодорхой заасан юм байдаг юм гинэ. Хүн болох ёстой бол хүүхдийн хэлбэртэй явдаг. Адуу болох ёстой бол унганы хэлбэр рүү орж идэг. Хэлбэрээ олцсон явждаг. Төрсөн. Дүрхэн. Тэгээд тэр амьтанд бүгдээрээ үнээр хоолтой. Тэгээ өдөн шороо үлсдэг, өглөө үүрээр үлсдэг, нэг хоёр үлсдэг цагтай. Тэгэхээр гандан бол жишээ нь орой болгон сүр тавьдаг чинь үдшийн үлсдэг цагаар нь тавьж байгаа. За. Энэ бол манай бүр богдын зарилгатай хүрээс хамгийн мундаг сүр тавьдаг байлаа шүү дээ. Тэмээн дээр харан цохид тойрдог хүрээгээ. Сүрээ тавиараа гэж тохио гэж байгаа. За. Бүх ламнаар нөгөө орой нэг галт үлдсэн хоол цай хийсэн ч гэдэг юм уу нэг цай ядад цай чанцсан. Галаасаа цог аваад гадаа гаргаа шууд сүрээ хийж идэг. Болгосон юм бил. Богд. Тэгээд энэ маш их сүр тавьдаг нь яасан. Хүрээ даяараа сүр тавьдаг нь яасан бэ гэсэн чинь тэгээд олон амьтанд өглөг буюу монголчуудын ирээдүйн хувь тавилзаа яг одоо их орон тусгаар тогтнолоо авахд бас нэг буян хийлгээд нь шүү дээ нийтээр. Тэгээд дээр нь тэр үнэр идэвчнийг сайн хооллоход энэ хүм малын халдвар төвчин гараагүй. Одоо өвөлдөө ханиад томуу гараад хүүхэд үхээл те. Томуу өвчин тэр тийм өвчин одоо хүний гарц, малын гарц, эдийн гарц байлгадаг сүр юм байна л да. Тэгэхээр сүрээр маш сайн өглөг өгөх. Ялангуяа өөд болсон талигачаад одоо хэцүү байна, одоо төвөгшөөлгүй сүр сайн тавьж юмар байгаа. Тэрийг яг энэ ташрамд хэлэхэд босод энэ байрны ойр орчныханд одоо пуупа
хиншүү хярвас гэдгүүгээр бас нэг адилхан л одоо бидний буйны ажил уу гашуу тохиолдсон. Өөрөөр нэг 49 хоног сүр тавих юм байна гэдгийг бас нэг хүлээн зөвшөөрөөд тэгээ учиргүй бүр ингээд одоо хорооллоор нутаа мэ тавих нь цаашаа сүрээ тааруулаад тавьдаг баг. Тэрийг нэг жоохоо нэг аргал хомоол үнэрсэн төдий пүү ба та нар болоочаа гээл. Тэгэхэд багтал тамхи ингээд татчих хахад бид нар юу ч хийж чадахгүй байна. Бапрешиг шатаацсан ч юм уу утаа нь ингээд хаанаас ч ороод ирж штэ. Машины их одоо яндангаас гарч байгаа утааг бид нар хэн чадахгүй штэ. Тэгсэн ирнэ яг ингээд нэг жоохон аргалын утаа бүргэлсэн гэдэг уг нь уншаал байгаа ирнэ. Аргалын утааг үнэрлсэн төдий яагаад ийм их муухай одоо ингээд төвөгшөөд юм монголчууд одоо. Тэрийг ч уг нь ямар сайхан юм бэ гэж уг нь бодохоор тэгээд нэг гадаанаас үр тавьж байгаа айлын утаа нэг хальт ингээд нэг байраар үнэртчихдээ юм байна л да. Тэрэн дээр их төвөгшөөх юм хүмүүс. Миний бодлоор бол бид нар нэг жоохон монголоо алдчихээн даа л гэж. Тэ юмыг ингээд тэрнээс муу юм болоход бид нар яаж чадахгүй. Тэгсэн ирнэ нэг шалгүй юмн дээр болохоор амар их ингээд нэг одоо тухайн оршин суугчийн эрхэл ярих л байхаа л да. Зохицуулахад бол бас хэцүү. Тэгээд энэ сүр тавиад өөд удаачтай ингээд буян хийгээд майны ерөөл майны чог тэргүүтээ юм буяныг өөрөөсөө хамгийн гол нь майн уншмаар байгаа. Тэгэх юм бол тэр одоо зүүд өгсөн амтны талигаач нь өөрөө байна уу? Яг хоо зүүдэнд ирэхдээ сайхан хувцастай явж шүү ч гэдэг юм уу? Царай зүс нь аштайхан байна гэдгийг бас харчмаар юм шиг. Тэгээд бас гайгүй явсан байна энэ гэдэг бас шинждэг л дээ. Гэхдээ дөрөв хэлдэг 100% талигаач байх магадлал том баг. Тийм. Тэгэхээр тэрэнд ингээд амар яг манай талигаа тийм байна тэгсэн гэж эсвэл миний зүүдэнд орохгүй байна яач бач гэдэг юм уу. Ингэж хэрэггүй байх гэж бодож байна. Буян сайн хийж байгаа юм. Тийм. Буян хичээн гэж л ярьдаг тий ама ярианд бол тий. Зүгээр бидний зүгээр яг энгийн бидний хувьд юу бас аюу сонирхолтой байна гэх юм бол тийм ээ. За хүн нас орчоод одоо ингээд сүнсэн ингээд хараад байж идэггүй биднийг мэдэрдэггүй тийм ээ. Тэр аюу сонирхол байна. Буддийн шин дээр яг тэр нэг яг ингээд хүн өгцсөний дараа яадгийн гэж үздэг. Тэ одоо бидний ингээд зүгээр аман яриагаар бол хүн ингээд хүмүүсийн хөшөөдөг ярьж байгаа ингээд энэ дотор байгаа 49 хоногтой бол ингээд тойроод байдаг юм аа. Гэр орны тойроод байдаг юм аа сүнсэн яваагүй тийм ээ. Тэгэл ингээд нэг юм хөл яриад байдаг. Тэгэхээр тэр нэг за. Яг юу гэж тайлбарладаг юм бол шинсэн буюу өөд болсон үлдгэсэд гэж. Өөд болсон үлдгэсэд хоёуланд нь туслах арга нямтаг өгжин гэдэг ном би харсан юм. Тэрэн дээр бол яг ингээд амьтан өөд болсон хойно туслах, өөд болж явахт нь туслах, болохоос нь өмнө туслах гэдэг. Энд чинь бүгд ялгаатай гинэ. Эрт тусмаа сайн гэж. Эрт тусмаа сайн. Тэгээ тэр номон дээр одоо талигаач өөд болох гэж байгаа бол өөрийнх нь сүжиглдэг бурхан шүтээ лам ядам багшийн дуу зураг хөргөж юм уу. За багш нь амьд байдаг бол багшийн бүр дуудаж ирүүлээд багштай нэг уулзуулаад айдас өгүүлээд. Тэгээд тэр хүнийг ингээд нэг сүжигийг ингээд саахан зүг батлаад тэр сүжиг их чухал байгаа юм тэр өнгөрөхт нь. Тэгээд нүдэнд нь ингээ хаяа харахад бурхан нь харагдаж хахад ингээ залбираад дотроо сүжигэн төрж байгаа. Тэгээд өөд болох юм бол тэр хүнд маш их тусалж яана гэж. Тэгээд өнгөрөх үед нь нөгөө дан гэд хонхны дуу гэдэг штэ. Хонх дуургана гэдэг чинь. Өөд болоочтой хөөе буйнаа санаарай гэж хонх сонсонгууд л бурхан ном гэсэн сэдв үг төдий. Хөө энэ чинь лам ядам мэн гэж гэдэг юм уу гончгсон мэн гэдэг хонх сонсонгууд нөгөө амьдтай сүжигтэй байсны хэрэг тэнд гардыг гинэ. За. Ахаад нөгөө сандарж исэн өөд болж явах сандарж исэн бүх юм мартчихсэн юм чинь гинт гончгсон мэн бурхан номдоо нэг залбирч. Сугасхан 1 секунд байж болно. Тэгдэл дээр үнийг ер нь хойдын ер нь аварж ийн гэж үздэг юм байна. Тэгэхээр өөх үеийн чисэн прам буюу өөх үеийн сэтгэлд бол тэр одоо шинжэн дээр нэг хорогдчихэ, тийм бодогдчихэ гэдээ буунаа гэсэн шүү дээ. Тэр чинь ерөөсө хорогдоод ингээд жинхэнэ хорогдно гэдэг чинь ястаа нөгөө хятад хүн өөхтэй нэг юм руу гөлийгээ тараад гарсан нөгөө салахгүй байж байгаад өхвөл тэр газрын уух гэдэг юм лээ. Тэнд нь юм байдаг. Юм нууцсан. Тэр жинхэнэ хорогдоо байхгүй юу? Бүр ингээд бүр тэр лүгөө хараад нэг хан руугаа хараад гэсэн хожим тэр ханан дотор юм дуграад харна өөд усноос нь онгойлгож үзэхэд асар их одоо алт мөнгө
зоос цуглуулсан тэнд өөрөө дээгүрэн золоо дотор нь ороод төрцөн байсан гэж яриа байдаг. Тий энэ бол зүгээр нэг домог төдий биш баг. Тэгэхээр нөгөө хорогдно гэдэг нь тэрийг хэлж байгаа. Монголчууд одоо нэг шинжэн дээр нэг юм хорогдчихэ гэж буудаг нь нэр төдий хорогдоо нь болохоор хөөрхөн өнгөрөх үедээ хүний бодолд тий маш богино хугацаанд асар их зүйл бодогдож болдог доо. Амьдрал нь зураагаад өнгөрч болно тийм үү. Тэгэхээр энэ шиг тэр минь явдаа гэдэг нэгэндээ санаа зовох. Өөрхий тэр нь бол хорогдоонд тэр хүүхэд нь ороод ирж болж байна. Хань ижил нь орж ирж болж байна. Эсвэл хувц сунар ордог, эд хөрөнгө ордог. Тэр нь ингээл тэрнийг хэн авчих бол гэж хорогдоогүй бах. Монголчууд бол тэрийг охиндоо өгдөг байжтэй ч гэдэг юм уу. Ингээд нэг хүн болохоо байлаа гэж мэдчих чинь тэр дотор чинь маш их юм бодогдоод амжиж байгаа. Хөл жоохон дараад байна. Гэхдээ тэр дээлээ хөл дээрээ тавьчдаг байжтэй ч гэдэг юм уу. Нөгөө өөх үедээ хүн чинь даарах, халууцах янз бүрийн шинж тэмдгүүд гардаг. Тэрэнд нь тусал гэсэн байгаа байхгүй. Битгий халууцвал, битгий даарвал нөгөө өөх үеийн сэтгэл чинь болохоо яачих гээд байдаг. Даарсан хүн халууныг хүсэж хагаад халуун хүсэл нь хамгийн халуун цэг рүү аваачдаг нөгөө талигаач дараа. За. Халуун там руу. За. Тэр бол там төрөх лайвууданд байж л байд юм байна л да. Ер нь бол Деважин сайхан газар төрөгч үйл буян бас байдаг. Гэхдээ алийн сонгох вэ гэдэг чинь яг нөгөө өөд болж явах үедээ өөд усны дараахан сонголтоо хийчихдэг. Сэтгэл нь хаашаа байна. Тэгэхээр тэрэн дээр чиглүүлэг өгөх гэж хонх цогтөг. Тэн дээр хүүтнийг хөсөөлөд хүүтэн там руу, халууныг хөсөөлөө халуун там руу ч гэдэг юм уу. Эд хөрөнгө элдв янзын бодогдуулах, айл болох сэтгэл сэвгүү болгож тэр хүний нөгөө сэтгэлийг л чөлөөтэй зөв юм руу чиглүүлэхэд тусал гэсэн байна. Тэр номонд. Тэгээд дургуун хүнийг битээ харуул гэсэн байна. Өнгөрч байгаа юм. Өөд уцсхийн дөнгөж дараа чинь дургуун хүнийг битээ дэрэгдэн очивол байлга харуул уур нь хөрч нэг өстөө юм уу угаасаа дургууныг хүн байдаг хүн заримдаа тэгвэл битээ тэр хүн хичнээн уулзъя гэсэн ч гэсэн одоо ингээд тэр учрыг хэлээ те. Эсвэл яг арай гайгүй байхад нь уулзчих болж байгаа нэг учрыг гаад нэг уучлуулдаг ч юм уу. Тэгэхгүй яг өөд болж явах үед нь бол битээ байлга гэсэн байна. Эсвэл хит хайртай хүний битээ харагдвал гэсэн байна. Бас нөгөө ч нөгөө тий уур хилэн хүсэл шунал хоёр ч л ингээд гарах гад байна л да тэрэн дээр. Тэр хоёр сэтгэлийн өмөлчүүл нөгөө талигаа чи насаараа сайхан буян хийгээ сайхан зөв явах гэжсэн хүний чи ингээ хийчихэд самраа хийчихэд ингээ. Тэгэхээр өөхөх үеийн сэтгэл зүгэл хамгаалагдах. Тэр дааруулахгүй халууцуулахгүй байх асуудал ч гэсэн зүгээр л одоо ус их хүсэл аман цангахт нь ядаж уруулын чиглэж өгөөд аманд нь юм тусаагаад чингэн минг яаж цангаагаар тайлахгүй ус их хүсвэл бас хаашаа очих байдаг юм чинь. Тийм ээ? Тэгэхээр ийм талаас нь дандаа тэр хүнийг ингээд зөв тайван амгалан зөв бодлыг нь хамгаалж хадгалж хагаад хойдын замд нь үтгэж байгаа. Тэгэл өнгөрөөгөөт нь орилж чарлаа ингээ манайхан одоо кино шиг тэх гээд шүү дээ. Аль болох битээ тэгээд ойлонгууд нь гарч игээд цаана гаргаж ойлвол. Ойлно шүү дээ өөр юм мэдээж юм. Битээ ойл гэдэг л дээ яг ойлгохгүй байх гэж байхгүй. Тэрийг хүчээр бас бариул эн чинь хүн багчуурдаг, багтардаг зүрхэнд муу. Тэгэхээр хайхан готлоо болчих гарч байгаа гэдэг. Дэрэгдэн ингэж сэгсчиж юм уу ойлж харалж ингэж болохгүй гэсэн байна. Тэгээ тайван байх гэж байгаа. Тэгээд нөгөөх нь юу лээ? Тэр нэг хонх зохио тарин юу уншиж байгаа. Тэн дээр бол ам нарынхаа ихэнх нь харж байхад Ерөөлийн хаан, Бурхан багшийн магтаал, Гавсум ч гэдэг юм уу, дүн шиг гэдэг одоо хилэнцгийн амжилт 35 бурханд мөргөлийн дүн шиг унших ч юм уу, ийм номууд уншдаг байхгүй. Тэр нэмтэг үгжин дээр болохоор ер нь дүншгийн 35 бурханы нэрийг дууд гисэн байлээ. Тэгээд цаашаа ийм одоо хит хитэн тарина. Дан таринуудаар лам 3 эрдэнд Бурхан багшийн айлцнаар хамгийн эхлээд гончгсум даврал одуулаад одоо та санаж байгаа бол тэр одоо талигач нар бид нэг бүгдээрээ залбираад нэг сайхан ам намайг дагаад нэг хэлсэн дээ гэдэг үг. Тэгээ тэр үг чинь намо гүрүвэ, намо будая, намо дармая, намо сангая гэдэг. Эн чинь төвдөр бол ламала жавсууч, санжала жавсууч, чойло жавсууч, гиндэнла жавсууч. Монголоор болохоор багш дор итэг мө, бурхан дор итэг мө, ном дор итэг мө, хотог тувраг дор итэг мө гэж. Энэ одоо бурхан багшийн өөрөө ингээд нөгөө гончгсум даврал одуулаа. Багштай болон гончгсум лам 3 эрдэнд даврал одуулаа. Ялангуяа өөд болж байгаа хүний чихэнд одоо үүнийг сонсгоо гэж. Тэр кинон дээр
бас гардаг Будда кинон дэр те өөд болж байгаа үний хажууд очиод одоо намаа Буддая намаа бурхан ном хуурахт мөргөё гэж мөргүүлж залбируулж байгаа шүү. Тэн залбирж байгаа зарим нь өөд болж байгаа гардаг шүү. Эн чинь болохоор эртний тэр одоо бурхан багшийн өөрийнх нь ёс. Түүний дараа бурханы айлцсан ийм ном, ийм тарин сонсгол тэр сонссон амьтан муу заяанд ундгүн шүү гэсэн маш олон таринууд байгаа байхгүй юу? Гүнрэг байна, мэнтэг бурханы тарин байна, агшоо баяа. Тэгээд одоо майн байна. Умааны бидний хүнд агуу тарин шүү дээ. Бурхан багшийн өөрийнх нь тарин гэхэд өмнө махамны сууха. Тэгээд зүгдэр намжил бүрм сууха амрэдэ дэдэ сууха гээл. Тэгээд зүгдэр юуны тарин бадам өснийхаа бимали хумпаад гээл. Энэ тарин чинь нөгөө богдын хатан дондог дулам хатны хөшөөн дээр сийлцсэн байсан тарин. Энд чинь муу заяан тэр тариныг харсан, сонссон төдий амьтан муу заяанд унахгүй гэдэг бүр тангаралцсан таринууд байна шүү дээ. Тэгэхээр энэ таринуудыг чихэндэн сонсоход тэр чинь халуун бүлэн дөнгөж амьсгал ураагаад юмаа татж ийна цаашаа. Үхлийн процесс нь явж явах үед нь сонсоход явуулчих юм бол тэр хүн насаараа нүгэл хийсэн нүгэл тар гөрөөчин байсан ч гэсэн тэр хүний сайн буйны бас хийсэн буйны үндсүүд дээр нь дөрөөлөд нөгөө хүнийг сайн заяанд хүргэж болдог. Насаараа буян хийсэн хүнийг уурлуулад эсвэл юм нь шунуулад муу заяараа түлхэж бас болдог. Тэгэхээр маш игзэгтэй үе учраас өөд болсон амьтан туслах арга гэж тэр номыг бичсэн байна. Тэгээд өөд болцсон амьтанд яа туслах вэ гингүүд одоо бас ном уншина. Тэгээд тэр одоо амьтны сэг зэмийг хүртэл бити хажуугаар нь зүгээр өнгөр тэр тарныг уншсан илс гандаа өгдөг дөө гүнргийн илс гэдэг нэг өгдөг дөө. Тэр чинь тэр гүнрэг бурхны тарныг тоолоод үлээсэн илсүүд лам ламын урд ингээ лаацтай тавьсан. Тэр хагсаан болгонд хурахтаа үлээлгээд тэгээ нэг лааз руу хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэр лаазнасаа нөгөө гүнрэг уншуулсан өөд болооч ажил арц аршаантайгаа хамт тавьсан тэндээс хүн гуйж авдаг. Та нар өөд болсон амтны бас нэг нэгнийхээ шарлыг ирэх гээд очихдоо ч гэсэн зүгээр нэг сүү бодоо хоёр авч явуулгүй нэг уг бол гарц сүртэй цацах илстэй очих хэрэгтэй бас. Тийм. Хөлөөс нь толгоор руу цацдаг гэдэг да. Тэгээ тэр илснээс ингээ авч явж байгаа бол тэр үхсэн амтан тааруул ингээ цацчаад байдаг. Эсвэл бэлэн биш байвал шороо аваад нөгөө таринууд уншаад шороондоо үлээгээд цацаж болно. Эсвэл унссан шүлсээ тэр амтанд хүрэх гэж байгаа юм. Тэгэхээр одоо юу та нарт танил юм сонсогдож байна. Үхсэн амтан дээр очиод нулимод байдгийг юу гэж хэлдэг вэ бид нар багтаа учрыг мэдхгүй. Тий би чиний үхэл буруугүй шүү тий. Алсан хүнээ хараагаараа энэ чинь бид нар ингээд ламнар ингээд үхсэн амтан дээр нулимод байхаар хүн зан үйл гэдэг ийм аюултай. Гаднаас нь дагаад хараад дуурайгаад тэгээд буруугаар тайлаа явцсан байна. Гэтэл нөгөө лам нь нөгөө бурхан багшийн дээр номын дагуу тарныг уншаад ядаж майн тоолдог хүн бол майна уншиж явгод пүү гэж тэр амтан дээр нөлөхөд пүү па гэж сэрвэж яаж байгаа юм биш. Ядаж тэр тарин унсан шүлсээ тэр амтны сэгэн дээр хүрэхэд тэр амтан төрлөө авцсан ч байсан гамаагүй тэр амтны одоо цогцос тухайн авсан төрөл хоёр холбоос нь бүрэн тасраагүй байдаг юм. Тэр холбоосыг ашиглаж тэр амтанд буян хийж болж байна. Тэгэхээр зүгээр өөрт нь хамаагүй гэхгүйгээр амтан болгонд ингээ буян хийх боломж байна шүү дээ бид нарт. Тэгэхээр өөд болж байгаа хүнд бол бүр ийм даа тэглгүй яах вэ? Тэр хүнд бол ингээд тарин унших, тэр хотоог үргийн нийлсийн цацах. Тэр одоо ямар аргаар яаж заасан гэдэг нь заандаа дээр дандардаа тэр ансан жонгийн ижүүд бурхан багшийн айлцсан муу заяаг хаахын үүдийг хаах гэдэг тэр ном өөрөө тэнгэрт очисон ижитэйгээ уулзаад тэнгэрт очисон үед нь тэнгэрийн нэг хідэн хүн одоо хүү тэнгэрийн хүү хин гэлээ бүр нэр устайгаа өөд болж таарад өөд болохдоо бүр шууд тэнгэрээс өгөх чи ер нь хамгийн аюултай шууд л доошоо явчихад байдаг. Хамаг буйнаа тэнд барцсан. За шууд одоо нөгөө үнтэй зочдод бид нар орлоо бүгдээрээ мөнгөө бүр хуу хамаад дуусчул гараад бид нар энгийн дэм буудалд ч одоо бууж чадахгүй шүү дээ. Мөнгөө согт дууссан. Хамгийн гудамжин шууд өсөрж байгаа шиг тэнгэрт буйнаа бараа шууд муу заяар явах аюул байдаг гэж байгаа. Тэгээ муу заяанд там төрцөн байхад нь нөгөө хурмстын хаа манаа нэг тэнгэр ингээд ингэчлээ. Өөд болоо там төрчлөө та аварч өршөө гэж. Тэгтэн бурхан багш гүнргээ айлцсан юм байна. Гүнргийн тухай. Тэгээ тэр гүнргээ айлдаад бүх юм ингээд уншаад хийхэд гүнрэг дуусаагүй байхад тамаас юулээ тэнгэртээ буц төрж исэн байт юм. Тэгээ тэр тэнгэртээ төрчөөд
ямар ачаар ямар ач буйнаар би бурхан багш ингээд надад ингээд залар таарад надад миний хойноос энэ гүнгэрэг гэдэг номыг одоо зориулснаар би муу заяанаас гарч эргээд би тэнгэртээ төрвөө гэд тэгээд бурхан багшд тэр маш их сэтгэл нь хөдлөөд бурхан багшийг магтсан магтаал нь гүнгэргийн чогийн дотор ордог хөхгүй одоо. Тэгэхээр ийм одоо түүхэн бол бурхан багш өөрөө дандардаа гүнгэрэгч нь алжирч үтэй югүүзрийн дандар дотор энэ муу заяанаас аврах аргуудыг альтцсан байт. Тэгээ тэр таринуудыг уншаад хилээд мэдхгүй хүмүүс бүгдээрээ тэр майн уншил да ядаж чихэнд нь майн сонсгоо майны бад майны гэхэд тэр талигаа чинь чихэн тэр майн сонсогдохоор тэр хүнд нэг зөв сүжиг өмнө өөрийн ч гэсэн майн мэдхгүй юм гэж байхгүй Монгол нөгөө зөв сэтэл нь сүжиг нь ингээд сэрэгчл юм бол тэр талигаач бас тусалж байгаа. Тэр нөгөө юутай би юуны хөнгөвчлөгийн эмчтэй уулзж ирсэн байхгүй. Тэгэхэд тэр хөнгөвчлөгийн эмч анаах талаасаа тэгж ирж ирсэн. Хүн ингээд яг өөх процесс хамгийн сүлд чихний үйл ажиллагаа зогсдог. Тийм ингээд нүд тараа одоо те гар мэр ингээд мэдрэхүүнүүд ингээд бүгд ингээд зогсоход хамгийн сүлд физиологийн хувьд хамгийн сүлд чихний буюу сонсгол ингээд хаагддаг. Тийм болохоор ер нь бол чихэнд ингээд ямар ч ухаангүй байсан ч гэсэн чихэнд нь хэлгээд сонсдог гэд. Тэгэхээр тэр нөгөө нэг чихэнд нь онхт сонсгох гэдэг юм уу тэр тэгвэл ер нь ангаах талаас ч гэсэн тэгж батлагддаг юм байна. Тийм. Би нөгөө нэг юуг асууя гэж бодсон юм.